За сайн бацгаана уу? Модон бүтэц хичээлийн багны тооцоог та бүхэндээ би өөрийнхөө курсын төслийн ажлын өгөгдөлтөд бодсон жишээ дээр тайлбарлая. За эхлээд багны өндөрөө яг курсын төсөлд өгөгдсөн өгөгдлүүдэд бичээд авсан байгаа. Багны өндөр нь болохоор 7.6 м, барилгын алхам нь 5 м, барилгын аллал нь 22 м, ханы зузаанаа болохоор би өөрөө 0.5 мм нэмгэн төмрөөр сэндвич хавтнаар хийн гэж төсөөлөд дээврийн налуу болохоор 7 градусын налуутай, барилгын урт нь 50 м, дамнуурны тулгуурын өндөр нь болохоор 0.4 м, ханы хавтангийн жин нь энэ тоог болохоор ачааны өснөгтгээд бодоод олсон байгаа. За эхлээд багны хөндлөн ногтлыг урьдчилсан байдлаар сонгож авна. Багны хязгаарын туян шанар нь болохоор 100% багны огтлын хэмжээг сонгохдоо урьдчилсан байдлаар гамма 100 гэж авъя гэсэн байгаа. За эндээс болохоор ийм нэг томьёо байдаг. Энэ томьёогоор аашийн хуваах нь 13, ашийн хуваах нь 29 гэд хоёр томьёо байдаг. Нэг нь болохоор багны өргөнийг, нэг нь зузааныг тодорхойлсон. За энэ нь болохоор багны урттын дагуу энэ ааш гэдэг нь багны өндөр нь 7.6 хуваах нь 13. За энэ тоог болохоор ингэж гарсан. За зузаан нь болохоор 7.6-г 29 хуваагаад ийм тоо гарсан. За эндээс одоо бид нэр модны цортон мэдээ харж агаад 250 мм-ийн өргөнтэй 60 мм-ийн зузаантай банзаар хийхээр авъя. За энэ банзыг одоо зүсэж боловсруулад дараа нь болохоор 50 мм, өргөн нь болохоор 240 мм наамал банз нь багна гэж аваад, за одоо энийг банзаа наан тий. Тэгээд зузаан нь болохоор 240 мм энэ тоноос их гарах ёстой. За банзыг нааж байгаа учраас 50 мм авсан банзаа одоо 12 ширхэг банзыг наагаад 600 мм гэд эндээс их тоо гарсан. За ийм байна. За энэ доороо болохоор багнанд хөөсөх ачааг тодорхойлсон байгаа. Энэ дээврээс ирж байгаа болохоор дээврийн ачаа, тэгээд нэмэх нь цасны ачаа байгаа. За цалхины ачаа болохоор баруунаас зүүн тишээ, зүүнээс баруун тишээ гэд хоёр захт нь байдаг. За баган дээрээ болохоор ханы жин үйлчлэн гэд тооцооны бүдүүч ингээд зураад авлаа. За дараа нь багны тооцоон дээр ачаа цуглуулъя. За тогтмол ачаа нэгдүгээр ачаа нь учлалтын хашлах хийзийн ачаа. Хоёрдугаар намал фанерын дамнуурны хувийн жин. За энэ хоёр утгаа болохоор бид нэр өмнөх дамнуурны бодлогон дээр бодсон байгаа. Тэгээд тэр утгуудаа шууд биччихин гэсэн үг. За тогтмол ачааны дүн нийтдээ ийм тоо гарсан. За одоо хаана тэгээд багны хувийн жин, төр ачаа, цас, цалхины ачаагаа бодъё. Хан нь болохоор металл фасад сэндвичийн хавтнаар хийн гэж төсөөлөөд энийг болохоор өөртөө сонгож авна. Энийг бодоод норматив ачаа нь 0.385. Тэгээд найдварчлалын ихтгэлцээр 1.1-ээр хөржүүлээд тооцооны ачаа нь ийм утга гарсан. За багны хувийн жинг бодохдоо саяны бидний урьдчилж авсан хөндлөн огтлоороо үндэслэн энэ дээрээ хувийн жинг нь олоод норматив ачааг нь олоод тэгээд тооцооны ачааг ингэж гаргаж ирсэн байгаа. За төр ачаагаа олъё. Төр ачаан дээр цасны ачаа, цалхины ачаа байна тийм. Цасны ачаа болохоор өмнөх дамнуурны бодлого дээр бодсон. За тэр утгаа биччихье. Цалхины ачаа нь болохоор энэ W0 гэдэг нь энэ нь болохоор яг курсын ажлын өгөгдөл дээр ямар аймгийг сонгож авсан бэ гэдэг дээр өгөгдөл дээр байгаа энэ утга, тэр утгаа бичнэ. За чиний сонгож авсан барилгынхаа хэмжээнээс хэмжээнээс энэ CE утгаа авна. Энэ нь болохоор 50 хуваах нь 22. Энэ уртын алсалтай хувааж өгөөд нийтдээ 227 нь 2-оос их байвал CE 0.8-аар авна. За H1-ийн хуваах нь L гэж байгаа тий. H1 гэдэг нь болохоор 7.6 багны нийт өндөр нь 0.4 нь болохоор тулгуурын өндөр нь
1 гэдэг нь normal binary өндөр нь байгаа. За энийг L тувааж өгөөд 0.141 гарсан. Энэ 0.5-аас бага гарсан учраас C нь болохоор 0.5 байна. За одоо энэ Z нь болохоор барилгын өндрөөс хамааруулаад авна. Энэ нийт барилгын өндөр нь болохоор нэг талдаа 8 м гэж гарсан. За K нь болохоор одоо K 8 м үед хэд болох вэ гэдгийг бодно. Одоо энэ томьёонд орлуулад 0.9 гэж гарсан. За W нэг нь болохоор 0.27 энэ утгаа бичиж байгаа. 0.9 нь саяны гарсан энэ утга. Тэгээд 0.8 нь CE гэсэн энэ утгаа бичээд ийм утга гарсан. Одоо W2 нь болохоор 0.6-гаар бодно. Өндөрөө бодож байгаа гэсэн. За энэ дээр норматив ачаана найдварчлалын илтгэх коэффициент илтгэх зур дээр төр ачаан дээр 1.4-оор авна. Гэт одоо Q1 Q2-оо бодоод тоонуудаа гаргаж ирсэн байгаа. За ачааны суулгах ийм болцсон. За одоо тооцооны яллал гэд L0 HB гэдэг нь болохоор саяны багны зузаан нөгөө урт нь тэрийг хасаад нийтдээ тооцооны яллал нь болохоор 21.4 м гэж гарсан. За барилгын хүчлэлтийн нийт өргөн нь L дээр нэмэх нь 2 ханы зузаан үрждэг нь 2 дээр үрждэг нь AK. За L нь болохоор барилгын урт нь энэ B хаана гэдэг нь болохоор ханы зузаан, AK нь карнизны өнгөлт гэдэг нь болохоор ханаасаа дээврийн налуу хэр хэвтэй зайтай хэр урт гарч байгаа вэ гэдэг зай. За одоо тэгээд L-ийн нийт L нь болохоор дээрээс нь харж байгаа зай гэсэн үг шүү дээ. Нийт L нь 24,163 м гарсан. За 3-т RAM төлчлөх ачааг тодорхойлъё. RAM төвсөх босоо ачааллууд хүчлэлтийн хашлаг хязээс гээд тус нь олон. Энэ дээр хүчлэлтийн хашлаг хязийн G утга гээд 80/141 кН. Одоо дамнуурны жингээс ирэх ачаага бас нөгөө L үрждэг нь V-гээр олчихно. Энэ G утга нь болохоор ачааны суулгах дээр олсонтой тэрийг үрждэг нь барилгын хүчлэлтийн нийт өргөн үрждэг нь алхамдаа үржиж байгаа тийм. Тэгээд 80/141 гэж ингэж гарч байгаа. Одоо эндээс яг энэ томьёонтой адилхан дамнуурнаас ирэх ачаа, цаснаас ирэх ачаа гэж олчихно. Тэгээд ханаас багнанд ирэх ачаа. Энэ нь болохоор H долгуур дээр нэмэх нь H юг нэмчихнэ. Нөгөө барилгын багны нөгөө дамнуурны өдрийг нэмчихнэ. Тэгээд 1.4 гэж гарсан. За G хаан нь болохоор G хаан дээр нэмэх нь H дээр нэмэх нь H нэгштрийг үрждэг нь V гэдэг энэ томьёогоор олно. За энэ H G хаан гэдэг нь болохоор энэ ачаа суулгах дээр олсон. Энэ багны өндөр нь энэ H1 саяны олсон дагаа нэмээд нийтдээ багны алхамтай үржижчинь гэсэн үг. Тэгээд G хаан гараад ирнэ. За энэ саяны олсон K-гийн тархалтын схемийг дараах байдлаар сонгохдоо алдаа бага гарна гэж үзээд энийг одоо ингэж шилжүүлээд бодно гэсэн үг. За дараа нь RAM төлжлөх хэвтэй ачаанууд 5 м-ийн алхмыг тооцсон хүчлэлтэд ирэх салхины ачааг тодорхойлъё. За энэ дээр W1 гэж олоод V нь болохоор барилгын алхам H1-ээс сая болцсон. Тэрүүгээрээ тэр гурван үржүүрээр 1568 кН гэж гарсан. За дараагийн нууц нь болохоор салхины жиг тархсан ачаа. Салхины жиг тархсан ачааг Q үрждэг нь саяны багны алхамтай үржүүлээд өгнө. За багны хүчлэлийг тодорхойлъё. Гулзайлах моментыг тодорхойлох. Тэгээд хослолын нийлтгэл цөөрийг тооцохгүйгээр тооцно гэж байгаа. За салхины ачаанаас
дамнуурууд үүсэх хүчлэлийг тодорхойлохдоо HW x W x код нэмнэ. За 0.5-ыг W1 хасах нь W2 нэмэх нь 3h тэгээд Q1-гээс Q2-ыг хасаад 16 тухайчна. За ингээд энэ томьёонд орлуулад хариу нь ингэж гарсан. За суурийн дээд төвийн дэх гол зайлах момент ийм зүүн нь болохоор саяны томьёонтой адилхан ингэж аваад HC-г нь сая олцсон. Тэгээд үрждэг нь H гэж байгаа. За энэ томьёонд орлуулад ийм зүүнээс ирэх момент нь 39.36 кН үрждэг метр гэж гарсан. За ийм баруунаас ирэх момент нь 37.3 гэж гарсан. За ханнаас ирэх ачааны эксцентристэд үйлчлэлийг бодолцсон. Одоо ханы ижингээс ирэх моментийг олж байгаа гэсэн үг. Им хан 21,051 кН үрждэг метр гэж гарсан. За ригл дэх хүчлэлийг болвол ийм нэг томьёо байдаг. Эсийг үрждэг нь М хаана, хуваах нь 8H гэд. За H нь болохоор багны өндөр 7.6. Энэ М хаана сая болцсон. Эстээр үрждэг нь ингэж гараад за нийтдээ 311 кН гэж гарлаа. За суурийн дэд түвшин дэх гол зайлах момент суурийн дээд түвшин дэх гол зайлах моментийг олъё. Ийм зүүн хаана гэж байгаа. Энэ хасах М хаана нэмэх нь H хаана үрждэг нь H гэж байгаа. За энэ болохоор 263 кН. За баруун хан дээрээ одоо нэмэхээр авч удна. Нэмэхээр авч удахдаа хасах 263 гарсан. За хөндлөн хүчийг тодорхойлох хослолын коэффициентийг тооцохгүйгээр бодно. Тэг салхины ачаанаас Q зүүнээс ханд ирэх ачааг болвол 948 кН гэж гарсан. За ханы ачаанаас эксцентриситийг бодолцсон Q зүүн хан нь болохоор 3 сая энэ утгатай тэнцүү гэсэн үг. За хослолын коэффициентийг бодолцсон багны хүчлийг тодорхойлъё. За эндээс одоо ачааны хослолоо гин. Ачааны хослол 1, ачааны хослол 2, ачааны хослол 3 гэд 3 хослол гин. Нэгдүгээр ачааны хослол дээр G ачлаг эзэн жин тэгээд 2 дахь нь G дамнурууных, 3 дахь нь ханных, 4 дахь нь багных, 5 дахь нь цасных гэд бүгдийн нэмчин саяны олсон утгуудаа энэ нэг нь болохоор 156,188 кН гарсан. За суурийн дэд түвшин дэх момент нь тэг олъё. М зүүн талаас нь ирэх момент гэсэн үг. За энэ дээр М зүүн хан дээр нэмэх нь М зүүн суурийнхыг нэмнэ. За тэгээд нийтдээ момент нь 38,054 кН үрждэг метр гарсан. За М баруун нь болохоор саяныхтай адилхан гэхдээ энэ хасгаар бодогдно. Тэгээд 30,194 кН үрждэг метр гэж гарлаа. За багны бат бэх тогтворыг тооцоход ашиглана гэд энэ утгуудаа бичээд авъя. За ачааны хослол 2 нэг төр ачаатай үед коэффициентийг тооцохгүйгээр бодно. G саяныхтай яг адилхан гарна энд бодсонтойгоо адилхан. За 156 нь 188 кН. За ачааны 3 дугаар хослол дээр нэг төр ачаатай үед коэффициентийг тооцохгүйгээр зөвхөн салхины ачаагтай бодно гэсэн үг. Зүүн хан нь нэмэх нь зүүн сүртэй гээд 263 дээр нэмэх нь 39,136 гээд тэнцүү 41,199 кН
урждаг метр. Ийм баруун нь болохоор 34,67 кН урждаг метр гэж гарсан. Q зүүн нь олохдоо Q зүүрийг нэмэх нь Q зүүн ханагдаа нэмнэ гэсэн үг. За энэ хоёрын нийлбэр нь